За машин барих ямар байна? Янз бүр нөө гэж. За машин барих хэр удаж байгаа юм? Машин бариад сар удаж. Машин барихт хамгийн чухал зүйл юу вэ? Ухрах. Анхаарал юм уу? Америкт машин барих, Монголд машин барих хоёрын ялгаа нь юу вэ? Америкийн зам нь амар эвгүй. Зам нь юм амар сонин юм олон замтай. Тэгээд тэрэн дээр амар толгой иргэн. Тэгээд устаар бол гайгүй. Тэгээд хайвейд бол явж үзээгүй. Томбож байгаа. Тэгээд Монголд ерөөсөө бүснэх зүүдгүй байсан. Тэгээд одоо энд бол бүсийг бол яг зүүдж хөвшиж байгаа. Монгол зүгээр нурууныхаа ардуур бүсэлждэг байсан. Тэгээд одоо болохоор яг зүүж явж байгаа. За хичээл ямар байна да? Хичээл гоё аа. Тэгэл оюутны буцаад амьдралд орсон чинь гоё шүү дээ. Сургууль дээр ажил төрөл хийж байна уу? Одоо сургууль дээр зургийн ангийнхны хүмүүсийн модель хийдэг тийм ажилд орсон. Тэгээд хоёр төрлийн модель хийдэг. Нэг нь болохоор хувцастай, нөгөөх нь хувцасгүй. Тэгээд өнөөдөр болохоор хувцасгүй зураг авалт. Хувцасгүй зураг авахлахад ер нь сандрал тэр байна. Яаж юм да? Сандрах юм бол байхгүй. Зүгээр нөгөө 3 цаг ямар ч хөдөлгөөнгүй байна гэдэг чинь нөгөө амар хэцүү. Тэгээд яг нэг байрнаас орчих амар хэцүү. Таны унж байгаа машин ямар машин бэ? Энэ Toyota RAV4 гээд 2024 оны машин байна. Сургууль дээр болсон сони ачи юу бол? Нэг Конго хүүхдэд хэрэлцэг. Юу гэж хэрэлцээ? Намайг Mongolian Putex. Тэр нь юу гэсэн юм бол? Mongolian bitch. Тэр нь яасан? Намайг зүгээр Donna, you're a bitch. That's okay. Yes, I'm a bitch. A Mongolian bitch гэхэр чи би ямар Mongolian beef үү? Би ямар Mongolian beef үү? Гэвстэй. Улс орны минь нэрийг гаргаж тэгж personal хэрүүлдэ авсан амт өгсөн. Тэгээд араа үзүүлсэн. Тэгээс үзсэн үү? Зодсон уу? Алсан уу? Зодоогүй тэгээд жоох айчих шиг өссөн. Тэгээд одоо ажлын хатлаар ярьж үзье. Би одоо оюутны визтэй хүмүүс зөвхөн кампус дээр ажиллах хэрэгтэй байдаг юм байлаа. Тэгээд кампусээс гадуур ажиллах юм бол хууль бусаар одоо ажиллаж байна гэдэг визэндээ асуудал оролдог учраас энэ бас оюутнууд болж ирж байгаа хүмүүс бас мэдхгүй тэгээ ажиллаад визэндээ асуудал оруулчихдаг кейсүүд байдаг гэсэн болохоор боломжтой хандаарай гэж зөвлөж जैन шар гэрлэр орчлаа уучлаарай. Ойрын үед дэш тийш аялах төлөвлөгөө юу вэ? Аялах уу? Дараа 7 хоногт Vegas явах гэж байгаа. Vegas. Ажил одоо өнөөдрийн ажлынхаа тухай яриач. Юу их вүлээ? Одоо тэгэл unwrapped model хийх чинь да. Хуцаа тайлна. Нүцгэн хүмүүсээр зураг зурдаг. Зургийн ангийн хүмүүс миний зургийг зурдаг. Тэгээд энэ ажлын онцлог гэвэл бүх attention зөвхөн над дээр ирж байгаа болохоор тэр нь жоохон эвгүй. Энээр бааквартаар явахгүй бол. Юунда модель хийхдээ зориулаад жоохон юм итгээд юм хийх гэж оролдсон. Олон улсын оюутнууд social security гэдэг зүйл хэрэгтэй байдаг. Тэгээд тэрнийг энэ л хорногсонд ажиллах эрх гэх юм уу? Тэгээд тэрийг авах гад тэгээд ингэ бичиг баримтаа хөтөлтөө явж байна. Манай сургуулийн student center-ийн яг энэ гол хоол нь яг гол төв нь ийм айгуу гоё үзэмжтэй. Oh, sorry. Is it free?
Yeah. What's up, bro? What's up, dude? How you doing? Good. Are you modeling? Yeah. Who's the professor today? Oh, hi. I like your makeup. Oh, thank you. It's just for you guys. Hi, sir. Hi. I'm Donna. Oh, are you the model or? Yeah. Okay. So, is it your first time modeling or Third time. third time? Okay. So you know the drill? Yeah. More or less? Okay. Beats and stuff? Before we get started. Yeah, so you can get ready and I'll get some stuff set up and you can just wait in your robe when you're ready in the classroom. Okay. Okay. All right. Thank you. Thank you. Yep. What's your name and again? I'm Donna. Yeah. Donna. Yeah. What was your name? Caitlin. Kaylin. Okay. Nice to meet and you. 4:50. So just 2 hours this one. It's a shorter Okay. one. Okay, just one pose. We'll probably do like 3 short poses for 5 minutes, and then we'll do like a longer pose. So, Okay. and we'll do 15-minute sessions and 5-minute breaks in between. Is that okay with you? Yeah, sure. Okay. Perfect. And Thank yeah, you. if you ever need anything or if you need to like take a break or, let us know. That's good. I'm good. Okay. Donna like a Donatello. Donut. Okay. Yeah. Cool. Yeah. Thank you. Thank you. Зя яг процессыг харуулнаа. За одоо сая сонсон бах те 3 өөр поз аавна. Тэгээд зарим миний хамгийн анхны ажиллаж исэн профессор болохоор амар хэцүү юм хүн байсан. Намайг яг 50 минут ч юм уу зогсоохгүй ингээд нэг позо бариулаад амар хэцүү байсан. Тэгээд сүүлийн профессорууд айгу nice ханд чинь. За товцоо салцгаая. За уул нь ингээд надад зориулаад халаад ингээд надад зориулсан юм халаад уг нь байгаа. Тэгтээ би жоохон сэжиглээд өөрөө өмсдөг гэж магадгүй дөр халаад тэгээд ирсэн. За тэгээд энэ бичлэгийг үзээд миний өмнөөс сэтгэл санаагаар одоо унах, гутрах ч юм уу тийм мэдрэмж төрж яхан бол надад бити бурууг өгөөрэй. Тэгээд яг үл нь бол миний сонголт. Тэгээд би нэг тийм буруу талаас нь биш хайлуулах зөв талаас нь харж байгаа. Энэ бол урлаг. Тэгээд энэ нэг талаараа надад амар их төвчээр шалгадаг. Тэгээд төвчээр, тэсвэр, тэгээд төвлөрөл бие барих гэсэн юм мэдрэмжүүдийг надад зааж өгч байгаа болохоор би энэ зүйлийг сонгож хийхээр болсон. Би бас харьцангуй олон жил дуулж муулаа. Тэгээд надад нэг тийм сандарлын амар тийм мэдрэмж бол байхгүй болцсон гэдгийг анзаарсан. Тэгээд би нөгөө амар бондгор байж байгаа, турж мураад, буцааж бондоогоо, тэгээд тураад ингээ янз бүр миний би хэлбэрүүдэд орж гарч байгааг харж байгаа. Тэгээд одоо болохоор энэ байгаа бие маань надад бас нэлийн таалагдж байгаа. Нэг юм бондгор, жоохон бондгор тэснэ нэг юм булчинлаг. Тэгээд нэг юм яг байх ёстой хэсэгтээ өөхнүүд нь байгаа. Тэгээд булчин байх хэсэгтээ байгаа ч юм уу. Тийм гоё миний баг ер нь амьдралтаа харж исэн миний олон төрлийн одоо өөрчлөгдсөн биенээс яг одоогийн байгаа миний бие надад амар таалагдж байгаа. Жоох юм хэлбэрлэг болсон юм шиг надад санагдсан. Урд нь болохоор турхаараа нэг бол юм шулуун, тэгээд таргалахаараа нэг бол юм дөрвөлжин таргалсан. Одоо ингээд нэг юм илүү юм эмхтээлэг болоод байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд би яг энэ залуу насныхаа ийм гоё мөчийг яагаад ингэж үлдээж болохгүй гэж бодсон. Emotional гэдгийг юу нэг дагдаг хүмүүс мэддэн штэ. Тэгээд одоо ингээд энэ толгой дотор 3 цаг хүн зүгээр хинтээ ч юм ярихгүй нэг поз аваад зогсож зөвхөн амьсгалж нүдэн авчиж болно гэдэг бол амар төвчээр шаардсан ажил. Тэгээд миний амар замбраагүй байдаг бодлуудыг цэгцэлж өгдөг. Надад баруун нэг төрлийн бясалгал шиг надаас нэгж байгаа. Гэтэ би хэнийг ч урайлаагүй. Угаасаа энэ тийм олдоц ихтэй зүйл ажил гэж би бас бодохгүй байна. Гэтэ I am ready.
Тэгээд намайг зурж байгаа хүмүүсийн хувьд хүүсний хувьд бол тал нь эрэхтэй, тал нь эмэгтэй юм. Би тэгэхээр дандаа эмэгтэй хүмүүс суугаасаа гэж хүсэж исэн. Тэгсэн чинь эрэхтэй хүмүүс байсан. Тэгтээ би юусаа айгаагүй. Тэгээд тэр хүмүүс хичээлээ хийж байгаа. Би бас ажил хийж байгаа. Тэгээд энэ талаараас ээжтэйгээ ярилцсан. Тэгээд манай ээж болохоор нэг бүр амар дэмжээгүй ч гэсэн намайг ерөөсө буруутгаагүй. Тэгээд манай ээж ч гэсэн хэрвээ залуу те одоо ингээд байсан байхад ийм юм гарч ирсэн бол би ч гэсэн үзээд алдах байсан гэсэн юм ярьсан. Тэгээд миний хувьд бол би бол насанд хүрсэн хүн. Тэгээд өөрөө амьдралынхаа шийдвэрүүдийг гаргадаг учраас it doesn't matter. Here, I can if you want. Oh, thank you, Fee. Please. I'm doing a vlog. Is that okay? Yeah. Looks sweet. Bam. Oh my god. I know, crazy. Oh my god. I wanna buy this picture. That's crazy, yo. That's crazy for real. Damn. My mom, she's like, she loves me. I totally did that. She lives in like a small town. Өнөөдөр болохоор ийм суугаад тэгээд ингээд зурвал хэцүү байсан болохоор гараа ингэж дэрлж ингэж хөвцөн чинь миний гарны нөгөө шүрмэс зэнграад тэгээд судсан дарагдж бадаараа Okay, hold on. I'm ready. Pose number 1. You know what it is. Өнөөдөр болохоор миний одоо зурулж байгаа сэдв болохоор юм бэлтгэлийн хувцастай. Тэгээд ийм хуучны ифтийн нөгөө борхтуудын позыг барьж байгаа. Тэгээд одоо байсан нэг арай гайгүй би барьдаг бэлтгэлийн хувцас нэмлээ. Тэгээд Тэвс нэг бэлэн өмссөн. Тэгээд unwrapped моделийг болохоор энэ халааднуудаас ингээд надад нэг нь минийхөө зөриулж гаргасан. Тэгээд тэрийг өмсөд тэгээд ингээд нүцгэн энтлийн заал нь бас арай unwrapped моделүүд зөриулсан заал. Энтлийн заал нь болохоор зүгээр ингийн хувцастай зөриулдаг хэсэг байгаа. Тэгээд би одоогийн байдлаар нэг цаг 30 минут зогсож байгаад голоор намарж байна. Тэгээд миний яг гойны гэхдээ зогсох нь илүү надад амар санагдлаа. Яг ингээд нөгөө суучгаар болохоор ингээд яг юм бутан ингээд юу нөгөө бүхсний ясан ухаад амар хэцүү байдаг. Тэгээ одоо болохоор ингээд зогсохоор яг ингээд гойны булчаа эхлээд ингээд чангарч агаад сүүлдээ ингээд нэг гойн ингээд чичирч эхлээд тэгэнгүүт би яг тэр үе дээр нөгөө хөлн дээрээ пауза жоох ачаалаа. Гэхдээ хамаагүй хөдөлчихгүй зүгээр үйл ялгахаа нөгөө хөл рүүгээ жоох ачаал өгчөнгүүд арай гайгүй болж байгаа. Яа. Энийг иймэрхүү өдрийг өнгөрүүлж гин. Тэгээд энэ ажил маань болохоор манай сургуулийн кампусын одоо хамгийн шинээр баригдсан юм барилга байгаа. Тэгээд бид өнөөдөр зориулж нүдэндээ юм контур түрхсэн. Тэгээ өглөө жоох хоцроод тэгээд яараа зурцчих жоох сонирхсан тэгтэй явт. Зэмэрхүү санаатай. He's done 222, 111, 222, just like maybe you did. Right? Oh, look at my face, look at my face. Bam, look at that part.
gonna make it better. Don't worry. Can you make it more slim? Oh my god, that's so cool. Thank you so much. Look. Wow, that's me. Look at my butt here. That's cool. I had to stare at you. Wow. There's so Robert Beverly Hill, the guy who used to clean over there. That's awesome, bro. Look at the dang. Look at my butt. I made it a little worse. Oh, but will you make my face? No, I haven't yet. She asked me to video a little bit. Would you mind being in the video? Yeah, that's totally fine. Is everyone okay being in Donna's video? Yeah, for sure. Бичлэгнийхаа үргэлжлийн нэг ч байгаа мартсан байна. Тэг. Ингээ өөр мэдрэмжүүдээр үргэлж амьдралаа ингэж жоохон өнгийн өөрчлөө ингэж байхыг хүсдэг учраас энийг үлэр айгу талархалтай энэ ажлыг хүлээж авсан. Тэгээд тийм харагдаж байгаа шиг бас амархан биш. Тэгээд зөндөө олон постнууд бас оруулсан ба оюутан хүмүүсийн зурсан зургуудыг тэгээд миний Instagram руу сонирхоод ороод үзээрэй. Тэгээ одоо яатраатай хоттоо. Яа, бай дээ.